Одоо би нэг монгол хэлний тухай өөрийн бодлоо хэлье гэж бодож байна. Тэгээд мэдээж одоо 24 он их хэлний дархлаа гэдэг яруу найргийн наадам зохиос монголчууд гэдэг шүү дээ. Сони юм шүү. 3 сая хүн ярьдаг энэ монгол хэлний тухай. Монгол хэлээ магтан дуулсан ийм наадам зохион байгуулалт. Ингээд энэ зүйл дээр сэтгэл санаа нэгдсэн бас найзууд ах эгч нартай хамтраад гэж байна. Энэ наадмыг зохион байгуулж байлаа. Гэтэл энэ наадмыг эсэргүүцэжсэн хүмүүс нь яруу найрагч нар байсан гэж. Маш сайн. Яг нь тэгээд бид нар бол чадлаараа гэж байна. Боломжийн байдлаар зохиосон гэж одоо бодож байгаа. Шагналын сан нэлээд өндөртэй байгаасаа бас нэг яруу найрагчд нь бас нэг арай жоохон баримжааны одоо шагнал авчаасаа гэж үссэн гэж. Гэхдээ одоо тийм их өндөр байж чадаагүй. Өшөө илүү өндөр байх хэрэгтэй. Оюун санааны гэдэг бас нэг хоёрт бол энэ хэлний тухай яруу найргийн наадам учраас их өндөр байх хэрэгтэй. Энэ бай шагнал гэдэг олон хүнийг хамруулах гэдэг. Маш шудраг явуулъя гэдэг ийм зүйлийг бас. Тэгээд мэдээж одоо шүүгч томилгоогоор зүгээр ард түмнэрээ шүүлгэж яа тэ өөрөнд телефоны оператортай холбогдоод ингээд хийчээ гэдэг тэ санал хураалтаа ингээд ард түмнөөс мессеж санал хураалтаа ингээд шийдээ гэдэг ийм зүйлийг ингээд санаачлаад явсан боловч Mobicom, Unitel, G-Mobile, Sky аль нь ч хүлээж авав. Учраас бид хүн одоо 3 шүүгч одоо томилхоос аргагүй болсон байдаг. Ингээд ер нь бол альва наадам гэдэг нийт ард түмний санацлаар асуудал шийддэг ийм гэж бодож байгаа. Их сони юм шүү дээ. Би одоо энэ жил бас энэ наадмыг зохион байгуулах гэж бодоод байгаа. Зориод байгаа. Тэгээд мэдээж энэ 3 сая хүн ярьдаг монгол хэлний тухай яруу найргийн наадмыг дэмжиж хамтран оролцох хүмүүс бол холбогдороо гэж бас хэлж байгаа. Мэдээж их сони гэдэг байна. Яруу найрагч нар бол үргэлж эсэргүүцдэг гэж. Тий, үргэлж гэдэг байна. Гэхдээ тодорхой хүмүүс байдаг. Их сони. Уул нь тэдний бичдэг, ярьдаг, хэлдэг тэр одоо хэлний тухай наадам юм л да. Нэг хэлний дархлаа гэдэг байна. Ер нь их сони. Зарим нь шүү одоо бүгд бас биш. Зарим гэж. Нэг сонин ойлголтууд байдаг гэж. Хин нэгнийг хэлээгүйг төрүүлээд хэлчихвэл дэмжигддэг гэж. Магадгүй бүр хэдий тэр нь зүв байсан ч эсрэг байсан гэж. Тэгээд мэдэхгүй гэж байна. Ямар ч гэсэн энэ 8 сарда багтаагаад энэ яруу найргийн наадмыг зохион байгуулах гэдэг ийм зүйл бодож байна. Тэгээд энэ зүйл дээр бас бодол санаагаа бичээрэй гэж бодож байна. Амьдрал богинохон гэдэг шүү дээ. Би бодож байна. Үн төлөргүйгээр насан туршдаа ярьж байгаа энэ монгол хэлний тухай хүн бүр магтан дуулж өмчлөдлөө илэрхийлж энэ нь өөрөө их хэлний дархлаа буюу